Эрүүл байна уу? Энд Сумья байна. Тэгэхээр та бүхэнд энэ удаагийн лайваар эрүүл хэм маягаа урлах хамгийн чухал зүйл болох алхалтын талаар мэдээлэл олгуулна. Тэгэхээр та бүхэн энэ талаар зүрх судасны Сумья минь би мэдээлэл олгуулна. Тэгэхээр асуулт байвал комент хэсгээс бичиж асууж болно. За тэгэхээр алхалтыг та бүхэн маш сайн мэдчихэж байгаа яа тэгэхээр бүгд л мэддэг, бүгдрэл эрүүл хэм маяг болох, амьдралын хэм маяг болохыг зорддог. Ер нь алхах таталзууршилтай болчвол маш сайн байна. Яагаад гэвэл энэ бол амьдралд зайлшгүй урлах, эрүүл хэм маягийн маш чухал зүйл. Яагаад гэвэл хүн орчин үед хүн нас барах хүн өөхөх шалтгаан байдаг. Энэний хамгийн том шалтгаан бол өвчин эмгэг болчиход байна. Урдан бол байгалийн гамшиг дайн тололтаан байсан бол орчин үед бол нэг 50 цаг ноёлоо дайн тололтаан хийхэн багассан байна. Хотчлт хүн төрлөختн байгалийн гамшигаас хамгаалаад сурцсан учраас тэр зүйлээс амжуулдаж байна. Бас нэг өвдөг сөхөрч байгаа зүйл бол яалтчгүй халдвар цус өвчин болчиход байна. Яагаад гэвэл зүрх судасны өвчин болох тархин цус 10 хэмээг зүрхний шигдээс хор тавдар гэх мэт олон эмгэгүүд маань хүний нас баралтыг бууруулж байна гэсэн. За тэгэхээр хүн нас бараад өвчнөр өвдөхийг халдварт ба халдварт бус гэ хоёр хуваачиж байгаа. Халдварт өвчин гэдэг нь та бүхэн мэдэх бах цар тахал нөгөөс нөгөө дамжиж халдварлалт тодорхой үүсгэгчээр тухайн хүний эдээс эмгэгшиж олмаар хүндрэлт хүрч өвчин эмгэг үүсдэг болмаар нас барт гэсэн. Энэний хамгийн аюултай хэлбэр нь бол цар тахал болох ковид байлаа. Мөн дархлаа өмслийн вирус байна. Гэхдээ тэр маань агаар тусал биш. Бэлгийн замаар халдварладаг. За орчин үед бол энэ халдвар төвчнийг хөндөрлөлтөн бас ялж байна. Яагаад гэвэл вакцины тусламжтайгаар тодорхой хэмжээний хүний өөрийнхөнтэй хамгаалах тогтолцоо олох дархлаа тогтолцооны тусламжтайгаар бас ялж чадж байна. За сүүлийн үед бол анхаарал татж байгаа зүйл бол халдвар тус өвчин тэр дундаа зүрх судасны өвчин хавдраг. За нас баралтыг үүсгдэг өвчлөл ихтэй эмгэгүүд бол гарын 5-6 хурунд багтчихсан гэсэн. Монгол хүний нэгээр өвчлөхгүй урьдчилан сэргийлж баг дээр нэмчилж чадвал монгол хүн бүр 80 нэмэх насалдаг монгол аав бүр тэтгэврт гарах бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр энэ 4-5 өвчний яалтчгүй нэгдүгээр зүрх судасны өвчин болох тархин цус харбух эмгэг, зүрхний шимүү буюу зүрхний шигдээс, за чихрийн өвчин, хавдар, уушиг болон хоол боловсруулах эргэтэн тогтолцооны эмгэгүүд орж байна. Тэгэхээр энэ эмгэгүүдээс сэргийлэх, халдвар цус өвчлөлөөс эрсдлийг бууруулах, өвчлсөн ч хөндрүүлэхгүй байх, зайлшгүй урлах ёстой зүйл бол эрүүл хэм маягийн нэг хэлбэр бол алхалт болж байна. Тэгэхээр энэ алхалт бол ерөөсөө бид нар нэг цэгээс нөгөө цэгт шилжих хөдөлгөөн болж байгаа. Энийг бол хөндөрлөгт нь төрсэн цагаас эхлээд нас бартал олон сая жилийн турш хийсээр ирсэн. Монгол хүн тэр дундаа бол хэдэн мянган жилийн турш маш сайн хийдэг байсан. Яагаад гэвэл нүүдэлчин соёлтой тал нутагт амьдардаг учраас алхалт битгийхэл гүүх, идэвхтэй дасгал хөдөлгөөн янз бүрийн биеийн хүчний шаардсан ажил хөдөлмөрийг бол маш их хийсээр ирсэн. Энэ зүйлтэй бидний ген бие махбод тасан зохицоор ирсэн гэсэн. Тэгэхээр сүүлийн нэг 10-20 жилийн үед бол энэ хотчлт нэмэгдээ сүрэн соёл руу шилжиж байна. Энэ бол ялцчгүй бас орчин үеийн шилжих ёстой нэг хэлбэр баг. Гэхдээ энд бол бид монгол хүн бол эрүүл хэм маягаа урлаж амьдрал илүү урт наслах боломжтой гэсэн. Тэгэхээр монгол хүний нэг сул тал болохоор яах вэ гэхээр бусад сүрэн соёлд олон мянган жилийн турш амьдарсан хиттэй өмнөд бүстэй бусад улсуудыг батвал монгол хүн бол илүү их өөх тус идэх хандлагатай. За сахар юм амттай идэх хандлагатай байдаг. Бас өсөж сураа гэж юм уу Яагаад гэвэл энэ зүйл байж ич тэр их дасгал хөдөлгөөний хийдэг байсан. Энэ зүйл байж ич их хэмжээний энергийг нөөцлж авдаг улмаар зарцуулахад даван туулдаг байсан. Тэгэхээр орчин үед бол энэ зүйл авч чадчихна. Яагаад гэвэл 21-р зуунд өсвөлэн хоол хүнс өсгөлэн байхгүй хоол хүнсийг хэлбэг болсон байна. Тэргээд дагаад янз бүрийн илчлэг агуулсан хүнсний бүтээгдэхүүн яаж зороол байна гэсэн. Тийм болохоор
амттад нь одоо өг тустай хоол, юу байдیں۔ Бүхэл зүйл бол хэтрүүлэн хэрэглээд байх нь халдвар тус өвчлөлийг нэмэгдүүлж байна гэсэн. Жишээлбэл нэгдүгürt бол хамгийн одоо нас баралтанд хүргэдэг өвчлөл өндөртэй зүйл бол суд сатуурал буюу суцсны хүнд нарийсах юм гэдэг. Энэ зүйл бол одоо цусан дагуулгад өг тос их хэмжээгээр л эргэлцсэний үр дүнд үүсэж байгаа тасан зохицох одоо хариу уруул тэгтээ хүний гэмтэх байдлаар тасан зохицож байгаа. Яагаад гэвэл бид нар одоо гаднаас илчлэг өндөр одоо илчлэгтэй нүүрс ус өг тос уураг янз бүрийн хүнсний нэгдэл авчаад тэргээр зарцуулж чадахгүй гэсэн. Тэгээд ирэхээр яадаг вэ гэхээр энэ зүйл маань бидний сайхан хоол боловсруулах замын нөлөөгөөр амны хөндөгөөс авахлаад эцсний дараа сайхан цуснд ороо шингэждэг. За тэгээд цуснд ороо шингээд тухайн эзэн зарцуулах юм болов гэсэн чинь зарцуулдаггүй. Маргааш дахиад л иддэг. Дахиад сайхан хоол боловсруулах замын нөлөөгөөр шингэдэг цуснд орчдөг. Бас зарцуулагддаггүй. За ингээд нөгөө цусан дагуулгдсан өг тосын хэмжээ ихсэд ирэхээр яах вэ гэхээр нэг бол нөөцлөгдөж, нэг бол зарцуулагдчих л хоёр хэл одоо логик байна. За тэгэхээр нөөцлөгдөн гэсэн. Энэ бол байглаасаа хүний биед одоо бас давуу талын хадгалаар өвлө үлрэлт юм уу хүн өссөн үед тэр нөөцлсөн зүйлээс энерги үүсгэж одоо байгалийн шалралт дамжуулдаг одоо энерги үүсгэж ажил хөдөлмөр хийдэг байсан гэсэн. За ингээд биеийн зэн нэмэгдээ таргалт үүсэж байна. Энэ бол Монгол орчин үед монгол хүнд бол ихээр ажиглагдаж байна. Одоо та нар гэлтгөө би бас биеийн зэнгийн илүүдэлтэй энэ зүйлтэйгээ тэмцээд л гэсэн. За хэрвээ хоёрдугаар зүйл нь бол энэ цусан дагуулгач их хэмжээ байгаа өг тосыг зарцуулж дуусгах гэсэн. Өөрөөр хэлбэл энийг хэн зарцуулдаг вэ гэхээр булчингийн эдис буюу зүрх хөндлөн судал булчин гэсэн. Тэгэхээр алхалт хийснээр энэ хөндлөн судал булчин маш сайн ажиллана. Зүрх бас ачаал авч байгаа учраас сайн ажиллана. Улмаар энэ өг тосыг булчингийн эдис маань энерги үүсгээд улмаар тэр хөдөлгөөн тэр зүйлдээ зарцуулж дуусгадаг. Тэгэхээр энэ алхалт бол цусанд өг тосыг бууруулах хамгийн одоо чухал зүйл гэсэн. За хоёрдугаарт нь цусанд одоо сахарын хэмжээ нэмэгдэж сахар ороод ирдэг. Энэ бол уулан хүний биед маш хэрэгтэй зүйл. Яагаад гэвэл хүний одоо хамгийн чухал эдэрхтний нэг болох тарих маань энэ сахарыг ашиглаж бацин сэлцээ агуулж үйл ажиллагааг гүйцэтгэдэг гэсэн. Өг тосыг бол ашигладаг шүү дээ. Өг тосыг булчин ашигладаг гэсэн. Тэгэхээр ингээд за хүн одоо ингээд оюуны ачаалтаа ажилтгч байгаа хүн оршин тогтохын тулд энэ тарих мадны эдис маань тасралтгүй ажилдаг. Тийм болохоор энэ сахарыг байнга хэрэглэдэг гэсэн. Гэхдээ энийг давуулан цуснд их хэмжээгээр л аваад байна гэсэн. Яагаад гэвэл байглаасаа энэ сахарыг одоо ийм чухал нэгж учраас сахар агуулсан зүйл амттаа идэх туршлыг нэмэгдүүлдэг. Тийм болохоор байглаасаа л иддэг гэсэн. Тэгэхээр энэ маань хэвийн хэмжээнээс их хэмжээгээр ороод ирдэг. Өөрөөр хэлбэл зарцуулах хэмжээнээс их хэмжээгээр ороод ирэхээр яадаг вэ гэхээр цуснд ихсэдэг гэсэн. Эсвэл нөөцлөгдөн. Гэхдээ сахар нөөцлөх юм их ховор. Өг тосыг бол өөхний эдис маань хэмжээгээрээ томроод нөөцлөддөг. Сахарыг нөөцлөх юм ховор учраас зарцуулагдахгүй бол цуснд байгаад иддэг гэсэн. За яг хуу сахараас бол өг тос босоод бацин цэлцээ авагдаж тодорхой хэмжээний юм үүсгэн гэхдээ энэ бол маш бага. Тэгээ сахар ингээд цуснд ихсээд байхаар яадаг вэ гэхээр хүн тэн дасан зогссон тулд хүний эдис маань сахар оруулдаг тэр эдис маань гадаргуудад тэр сахарыг таньж оруулдаг рецептор хүлээ уурынхаа тоо багасгах нь сахар одоо дөжрөн гэсэн. Өөрөөр хэлбэл хүн өсөх юм уу тэр үед энэ эдис тэр сахарыг авах шингээж оруулах рецепторын доод судасны хамт их байдаг гэсэн бол сахар их хэмжээгээр байгаа тавил яадаг вэ гэхээр рецепторын доод цөөрөд багасна. Улмаар ингээд сахар цуснд ихсэх хэмнээ буюу чихрийн шижин өвчин өсч ин гэсэн. За энэ их аюултай. Яадаг вэ гэхээр ерөөсөө л ингээд лааны тосыг альва гадруу лааны цусаар цартж байгаа юм шиг одоо сахарчаад байдаг гэсэн. Суд сахарч гараа хатуурна, мэдрэлийн эдээс сахарч гараа мэдрэлийн эмгэг болно өргөл өвдөлтийг мэдэрдэггүй те. Даралт хэлбэлзээд тасан тогтч чаддаггүй. Энэ судасны ханд суухад ирэхээр яадаг вэ гэхээр одоо судасны доторх хэсгийг сахаржуулах юм эсвэл судасны нарийсэлт илүүтэй өртөх болно гэсэн. За тийм учраас энэ их аюултай юм. Яагаад гэвэл сахарын өндрөл бол хаасайгүй л байна. Хөлөө тайруулах, судасны нарийсэл үүсэх, мэдрэл эргэтэн тогтолцоо хямрах, улмаар нүдний торлог бүрхүү сахарцснаас болоо нүдний хараа муурах. Энэ их аюултай. За алхахаар яадаг вэ гэхээр энэ сахарын одоо зарцуултыг нэмэгдүүлнэ. Тархины эдис
булчингээс сахараа хэрэгтэй юу гэдэг энэ зүйл маань бочсон солилцоо идэвхсэн үр дүнд зарцуулагдаж багаснаа гэсэн. Тэгэхээр алхалт бол бас технологи өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. За ингээд цуснд өндөр молекулт нэгдлүүд байгаад байдаг вэ гэхээр цус өтгөрнөө гэсэн. За бид нар цусны өтгөрөлтийг бол аягүй сайн мэднэ. Яагаад гэвэл за энэ чи миний цус өтгөрөөд байна. Ингээд одоо цусны шинжилгээ өгөхөөр л үтгэн харъя. Тэр чинь цус өтгөрөн гэдэг чинь зөвлөлтөө өөрөөр хэлбэл цусны дүрст элемент буюу тийм өндөр молекулт нэгдлүүд нэмэгдээ шингэний хэмжээ багасчаар пH 100 урамтгай өтгөрсөн гэсэн. За тэр 100 урамтгай шингэн цус буюу урсгалтай их удаан их нунжгаа өөр хоорондоо бүлгэнэх чадвар өндөртэй байдаг гэсэн. За тэгэхээр бид нар алхаад энэ өөх тос нүүрс усыг зарцуулаад улмаар бочсон солилцоо сайжраад ирэхээр за одоо өөрөөр хэлбэл цусны том молекулууд зарцуулагдаж дуусаад цусны одоо эсүүд маа хөдөлцүүд ороод их сайхан болон гэсэн үг. Тэгээд ирэхээр одоо эндээс бол балаад дархлаа тогтолцоо рефреш болон гэсэн үг. Яагаад гэвэл дархлааны эсүүд маань цуснд одоо гадны халдвар орохгүй янз бүр үргэлжлэн процесс авахдахгүй бол цуснд бол нэг тийм эргэлдээд судасны захаар одоо эргэлцсэн байдалтай ийм унтуу байдалтай байдаг. Бид нар одоо алхалт хийх юм уу идэвхтэй асуулт хөдөлгөөн хийхээр тэр одоо эсүүдийг хөдөлгөөнд оруулснаар нэгээс нөгөө шилжиж чадсанаар одоо гадны эмгэг төрөгчийг зайлуулах эсвэл ингээд шарах идэх процесс сайн явагдана гэсэн. За тэгэхээр алхалт бас үр дүнтэй болж таарах нь дархлаа тогтолцоо тодорхой хэмжээгээр сэргээх, бочсон солилцооны хам шинжээг засах, цусыг шингэлэх гэдэг. За тэгвэл бид нар өдөрт хэд алхах ёстой юм бэ гэсэн. Ер нь бол судалгаагаар маш их олон ингээд одоо судалгаа гэдэг маань нотлохоон суурилна. Одоо өөрөөр хэлбэл бодит юмн дээр тулгуурлаж гаргасан логик гэсэн. За энэ бол одоо олон улсын олон судалгаа ингээ зүйлийг уншаад хахад нэг 9,000-аас 10,000 алхалт хийх хэрэгтэй гэсэн. Өдөрт нэг 30-40 минутаас дээш хэмжээр алхах хэрэгтэй гэсэн. Аль эсвэл 7 хоногт 2 юм уу 4 цагаас дээш нэг удаа идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх буюу алхалт хийчихвэл илүү үр дүнтэй гэсэн. За ингээд алхалт хийснээр бол саяны эмгэгүүдийг бууруулах улмаар бидний одоо Монгол хүн их амарх нас бараад байгаа тархин цус харах юмгээс сэргийлэх, эмгэгийг бууруулах, хүндрэлийг бууруулах, чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулах, зүрхний шим өвчин болох тэр судасны нарийслыг бууруулах үнэхээр ач холбогдолтой гэсэн. За дээрэс нь бол бас сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй одоо өөр тааламжтай ингээд баяр баясгалантай мэдрэмжийг төрүүлдэг гэсэн. За энэ бол хүний биед ингээ байглаасаа ингээд одоо аз жаргалын гормон гэж ярьдаг те серотонин, допамин гэх мэт бодисууд байдаг. Энэ бодисууд маань одоо тархинд ялгаралт нь нэмэгдчихвэл өөр тааламжтай мэдрэмж төрдөг, аз жаргалтай юм шиг байдаг, амьдрал утга учиртай юм шиг мэдрэмжтэй болно гэсэн. За энэ зүйлийн ялгарлтыг хүн бол одоо орчин үед янз бүрээр хүн одоо олон жилийн турш янз бүрээр авсаар ирсэн. За тэгээд энэ зүйл бол одоо авах зүйл нь нэг бол эрүүл байна, эмгэг байна гэсэн. Эрүүл нь бол одоо жишээлбэл гүүхэд спортоор хичээлдэг хүмүүс бол сайн мэднэ. Тэр спортоор хичээлэх юм уу гүүхээр энэ одоо аж жаргалын бодис ялгарах одоо тэр сувгийг идэвхжүүлждэг. Улмаар тархинд тэр бодисууд ялгарснаас болоод тэр зүйлгүй их илүүтэй нийлэгдэж амьдрал утга учиртай юм шиг санагддаг, тааламжтай, аз жаргалтай юм шиг бодогддог гэсэн. За эрүүл бус зүйлээс авч болж байна. Энэний одоо хамгийн сонгомжтой жишээ бол архи. Өөрөөр хэлбэл архи ямар үйлчилгээтэй вэ гэхээр ерөөсөө тархины одоо тархины одоо юу гэж ярьд юм та зүйлийг одоо сулруулах тийм спирт буюу этил спирт тийм үйлчилгээтэй. Энэ зүйл маань одоо тэр ад жаргалын гормон ялгарх гээл нийлэгдэж чадаад тархины дэс ингээ үйлдвэрлэж идэл ингээ одоо хүчээр шууд ялгаруулцдаг гэсэн. Тэгэхээр ингээд нийлэгдсэн юм шууд ялгарчаар тухайн хүнд бол таатай мэдрэмж төрдөг, амьдрал утгатай юм шиг мэдрэмж. Тэгээд тэр бодис маань нэг удаа ялгараад дуусчаад дахиж нийлэгчлээ хугацаа шаарддаг гэсэн үг. Яадаг л тэр чинь шууд архи уусны дараа шууд нийлэгчихгүй. Тэгэхээр архи уусны дараа бол одоо сэтгэл готрол, сэтгэл болж утгагүй юм шиг бодогддог тийм мэдрэмж төрдөг. Энэ зүйлээ одоо тэр бодисоо ялгаруулахын тулд архинаас хамааралтай болно гэдэг маань архинд ондч байна гэсэн. За энэ бол эрүүл бус байдлаар авчина гэсэн.
За бэлэн хэлбэрээр гаднаас авчин энэ бол одоо та бидний хүсэхгүй зүйл. Жишээлбэл хар тамхи юм уу те янз бүрийн одоо сэтгэс нөлөөд бицэх гэсэн. Энэ зүйл байвал ерөөсө хараад болно гэсэн. Энийг ингээд хийж ижил одоо тийм зүйл болдог. Улмаар хүний бие маань тэнд эргэх хариу урамлаар тэр бодис ялгаралт буурчтай яадаглар гаднаас билээ аваад учраас. За энийг бол ерөөсөө хүсч болохгүй. За ирэх бол эдгээр одоо эмгэг бос зүйлүүд маань гач нөлөө ихтэй. Тийм учраас хязгаартай хэрэглэл үр дүнд ерөн хэрэглэхгүй байвсан. Яадаглар арх маань тэгж ингээ өөр тааламжтай дэжгүй мэдрэмж төрүүлээд байгаа боловч одоо ухамсар тухайн алдагдах те аль эсвэл одоо тэнцвэр алдагдах өөрөөр хэлбэл тархины одоо тэр зүйлийг одоо ингээд бид нар ухамсар тухайн тодорхой ингээд алхаад энэ тэнцвэрээ олсон тийм динамикийг алдагдуулчих гэсэн. Улмаар янз бүрийн одоо ухамсар тухайн захирагдахгүй үг үйлдэл гарах юм уу янз бүрийн одоо хэрэг төвөгт оролцолцож гэсэн. Энэ тийм учраас эрүүл бос зүйл гэсэн. Хоёрдугаарт нь бол арх маань этилэсбэрт маань илэг хоргоожуулж чадахгүй болохоор альтигэд буюу одоо бодис солилцооны завсран бүтээгдэхүүн бол хорт нэгдлүүлдэг. Энэ нь бол одоо шартуулдаг бодис гэдэг та бүхэн сайн мэдэнтэй. Даралт хүчтэй хэсэгдэх, тархи суцыг агшаадаг. Тийм учраас их хэцүү. Тархийг хортуулах нөлөөтэй учраас одоо дотор мохооч бөөлждөг те татгалгаа маш хүчтэй өвддөг тиймэрхүү зүйл гэсэн. Тэгэхээр эрүүл хэм маягаас юунаас авч болох вэ? Спортоос авч болно, хоббиноос авч болно, алхалтаас бас авч болно гэсэн. Тийм учраас алхалт одоо өдөр тутам одоо хийгээд татцсан 7 хоног хийгээд татцсан бол энэ зүйл хийгээд байвал одоо ад жаргалын бодис ялгараад амьдрал их утга учиртай юм шиг санагдсан гэсэн. За тэгээд нэг алхалт хийснээр бас үнээс гадна дархлаа сэргээ хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой. Яагаад гэхээр хүний бие ингээд бодис солилцоонд хам шинжэнд арилаад хөдөлгөөнд ороод ингээд одоо нөхөн төлчих чадвар сайжраад хэвүүл ажиллагаа гүйцэтгэх одоо зүйл нь ихсээд ирэхээр одоо мутацид орсон гимцэн эдээсээ цэвэрлдэг одоо тэр гимтэй хүчин зүйлийг бодис солилцоогоор ангаадаг гэх мэт давуу талтай учраас хавдраас сэргийлэх ач холбогдолтой гэсэн. За тэгэхээр Монгол хүн аль болох алхах хэрэгтэй байна. Ялангуяа өвлөө уйлралд бид нар одоо даархаас сэргийлээ нэг орон байр гэр оронд ороо суучдаг. За тэгээ хөдөлгөөн хийдэггүй те. За гэр дотроо хөдөлгөөн хийж болон гүйлтийн зам аваад хийж болно гэсэн. Тэгэхээр одоо бид нар амьдрах хаана амьдрахтаа тасан зохицохын тулд тийм хүний бид зайлшгүй хэрэгтэй. Урт удаан наслахад одоо зайлшгүй ус агаар шиг хэрэгтэй эрүүл хэм маяга уурлах хэрэгтэй гэсэн. Үнэн нэг нь алхалт. Тийм болохоор өвлөө уйлралт ч гэсэн гүйлтийн зам авдаг юм. Амралтын өдрөөр гарч алхахдаг ч юм уу. Энэ одоо байнгын л одоо хэм маягт уурлах ёстой гэсэн. Бид нар өглөөс шүдэ угаадаг. Тийм учраас өглөөс ажилдаа явахдаа алхахдаг ч юм уу тий. За гэтэл бас нэг тааламжгүй нөхцөл байдал байна. Аюу ихээр гараад алхах гэхээр агарын бохирдол гэж нэг хэцүү юм байна. Тэгээд улаасаа л өвөл болохоор хүүтэн болдог. Хүүтэн болохоор дулаан орон байрд амьдрах шаардлагатай бол. Энэ дулааныг хаанаас үүсгдэг гэхээр хоёр л янз байна. Нэгт бол ялцчгүй одоо нүүрс буюу те энэ дулаан үүсгдэг зүйлийг шатааж гаргаж авч байна те. Аль эсвэл одоо усан цахилгаан станц, нарны гэр сэргээгдэх хэрчмөч байж болно. Атомын цахилгаан станц бол эсвэл байгалийн хий байж болно. Энэ зүйлээс дулаан үүсгээд үйлчж болч байна те. Гэтэл бидний одоо энэ одоо өртөг өндөртөө буюу те айгүй их одоо бидний амжиргаанд одоо тасан зохицооргууд бол одоо Монгол орн хаа очиж нүүрстэй түлээтэй учраас энэ зүйлээ одоо түлж шатааж дулаан гаргаж авчихна. За энэ байгалийн хий шиг нүүрс төрөгч маань нүүрс маш энэ одоо шатааж гаргаж авдаг дулаан үүсгдэг бодсонд гадны нүүрс юм уу энэ зүйлд маань нүүрс төрөгчөөс гадна хүүхэр азот гэдэг янз бүрийн л нэгдэл байна. Энэ маань ингээд дулаан орчинд үүсэж шатгаар яадаг вэ? Хүүрлэг хийх юм уу, азотын даашил гэсэн юм янз бүрийн химийн нэгдэл үүсгэждэг. Эдгээр нэгдлүүд маань өөрөө хүний биед ингээд хордуулах буюу эдээсийг гэмтээ үйлчлэгээтэй учраас ерөөсө болохгүй гэсэн. Тийм учраас энэ анхаарын бохирдлыг одоо нэргэн ухаан гаргаж шийдэх ёстой. Энийн нэг хамгийн чухал зүйл бол ерөөсө төвийн алаалтанд орсон орон сууцл байна гэсэн. Эсвэл дулаалтаа багасгадаг. Тэр дулаан үүсгдэг зүйл нь эко сайн. Тийм болохоор энэ агарын бохирдлыг одоо бууруулахгүй бол яг үнэ хэлэхэд би бол тамхи татдаггүй те. Тэгээд гараад агарын бохирдолтой бүс нутагт байх юм уу?
тэр зүйлээр халахад байвал тамхи татаад л аваад гэсэн. Тамхи бол бас адилхан шүү дээ. Навчид ургамлыг шатааж тамхи татдаг. Тэр маань никотин агуулсан учраас хүний бие тааламжтай нэгдэл үүсгдэг. Тэр бодисыг авахын тулд тамхиг шатааж татаад байдаг. Яагаад хортой вэ гэхээр тэр тамхинд тэр никотиноос гадна янз бүрийн химийн нэгдлүүд одоо уушгинд ороод байгаа учраас л хортой болоод байна гэсэн. Яагаад хортой вэ гэхээр уушгийн гэмтээс гадна одоо судасыг гэмтэйгээд. Яагаад судасыг гэмтэйгээд байгаа гэхээр энэ уушиг маань тийм амар одоо барьер бас биш шүү дээ. Өөрөөр хэлбэл хий юм уу энэ дэгдэмхий бодисыг бол ингээд агаар цусны хөргөөр буюу цусан шингээд орчдог гэсэн. Энэ цусан шин гэхээр яадаг вэхээр эргэлдэх явцдаа тэр судасны дотор давхрах эсийг гэмтээгээд байдаг болмаар судас хатуурал бий ордог. Тэгэл залуу наснда тархин цус харвах юм уу зүрхний шигтээс юм уу цуцны нарийсгэн гэр өвдөд гэсэн. За сүүлийн үед энэ бол бас илүү ингээ ховор тохиолддог зүйл илүүтэй ажиглагдаж байна. Юу гэхээр судсууд их хэлбэрх нь агшилт өгöd байдаг. Зүрхний судсанд агшилт өгвөл шимээгэн, тархины судсанд агшилт өгвөл толгоо өгдөх юм уу. Одоо мэдрэлийн үйл ажиллагаа хямарчна гэсэн. За бүр битгий хэл энэ маань одоо бүр бичил судсанд одоо чигжиж орох юм уу. Одоо тэр маань ингээ хүчил эдэст очихороо хүчил төрж тэжээлийн боцсон өгдөг тэр зүйл бас хориг үүсгэж байна. Энэ нь бол одоо микроваскулар өөрчлөлт гэдэг өөрөө бичил судасны өөрчлөлт бас үүсгэж байна гэсэн. Тэгэхээр ингээд л одоо жишээлбэл миний зүрхний практикт бол зүрхний ишемийн өвчин өгöd байгаа юм шиг зөөр бол тухайн хүнд маш өгдөг, их өгдөг. За тэгээд ингээд зүрхний ишемийн өвчин үгүй судасгийн шалгадаг, булчингийн шалгаад ингээд өцгөр хийм байдаг. Наадахлаар харагд мэддэхгүй шүү дээ. Наадахлаар тухайн үед судас маань ингээд чангараад ингээд нарийсчаад тэр үедээ зөөр өчдөг. Дараа нь ингээд нарийсахгүй хэвэн байгаа учраас шинж тэмдэг баригддаггүй. Хоёрдугаар нь бичил судсанд өөрчлөлт өгöd байгаа учраас бас баригддаггүй юм учраас онцлогдохгүй ингээд зөрхөөр өвдөөл амьсгал бачуураад бас зөөнгөө хүмүүс таарч байгаа юм. За тэгээд ингээд алхалт гэдэг зүйл бол одоо маш чухал зүйл. Ялангуяа монгол хүн бол энийг амьдралд урлах хэрэгтэй. Ялангуяа өвлийн цаг агаар та нар алхах. Тэгээ хаана алхах ёстой вэ гэхээр энэ агаарын бохирдлгүй бүс нутг буюу одоо агаар их цэвэрхэн тал нутг хүмүүс ууланд л алхах хэрэгтэй гэсэн. Эсвэл гэртээ те агаар цэвэршүүлэгчсэн эсвэл ингээд агарын бохирдлгүй гэр орондоо байдаг бол гэртээсээ халахч болно. Гэхдээ гэр маань чигшэлтэй ургамал тарьсан байвал илүү тааламжтай гэсэн хадгалаар ургамал хүчил төрөвчийг үүсгэдэг чигшэлтэй байн гэдэг маань тоосон цэрийг одоо багсгадаг гэсэн. Ингээд гэр дотор алхаж болж. За энийг алхалтыг бол одоо ууланд алхах юм уу эсвэл гэр оронд алхах юм уу тал нутагт алхах юм уу ямар нэг байдлаар та бүхэн амьдралын хэм маяг болож уурлаараа. Тийм учраас эрүүл хэм маягаа ууралвал илүү одоо урт наслах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээд монгол хүнд бол айгүй их одоо таалагддаг хэм маягийн нэг бол ууланд алхах юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл Монгол бол хэдэн мянган жилийн турш тал нутагтаа амьдардаг учраас мэлмих гийх зүйл дуртай. Өөрөөр хэлбэл ууланд гарна тал нутагт алхан гэдэг маань тэр холын хараа сайжраад мэлмий гийдэг. За энэ агаарын бохирдлгүй бүс нутг учраас уушиг маань цэвэр хүчил төрөгчөөр амьсгалж уушиг баярлж гин гэсэн. За 3 дугаарт ууланд алхах гэдэг маань дээшээ өгсөр учраас энэ зүрх уушгинд одоо ачаал өгсөн дасгалжуулдаг учраас илүү сайн ач холбогдолтой. Яагаад гэвэл алхалтыг бол одоо идэвхтэй дасгал хөдөлгөөн болгох хуургаж хөлс гарсан бочин цөлсийг эрчимжиж юм гэсэн. За тэгээд энэ маань ингээд ууланд алхах юм маягаа оролцвол бүр сайн байна. Тэгээд Улаанбаатар хот тэр чигээрээ богдууланд алхдаг эсвэл цэвэр бүс нутагт алхадаг эсвэл гэр оронд алхадаг энэ алхалтыг бол амьдралын хэм маяг болгоороо гэр алхаж чадахгүй бол ядаж багын дээрээ л гэж сумын эмч миний бие та бүхэндээ захимаар байна. Тэгээд энэ алхалт хэмээхийн эрүүл хэм маягийн салшгүй нэг зүйлийг та бүхэн амьдралдаа урлаараа. Ингэж чадвал одоо эдгээр зүрх судасны эмгэг болох тархин цус харвах эмгэг, зүрхний шигдээс цусны даралт гисэх эмгэг, чихрийн шиж нөвчин, амьсгалын эмгэг. За тэгээд хорт хавдар тэр олон зүйлээс сэтгэл готрол олон зүйлээс сэргийлэх ач холбогдолтой шүү. Тэгээд та бүхэн энэ ингээд зөв мэдээлэл учраас түмэн түгээж туслаараа дэмжихийг хүсвэл эрүүл хэм маяг
номыг аваад уншихад болно. Тэгээд Монгол хүн бүр 80 нэмэх наслын Монгол аав бүр тэтгэврт гарыг гээд энэ удаагийн лайгаа төгсгөж байна. Тэгээд та бүхэнд надад одоо цөөхөн асуулт ирсэн байна. Энэ зүйлээс та бүхэнд хариулахыг хичээе гэсэн. За зүрхний цоорхоотой хүн алхаж болохгүй гэж. За алхалтыг бол хорихгүй. Гэхдээ зүрхэнд ачаал өгөх нь жахан буруу гэсэн. Яг тэгэхээр зүрх цоорхоо учраас зүрхний одоо ингээ хэвийн бус гемодинамиктай болоод зүрхний одоо бүтэц тодорхой хэмжээнд гимтэж одоо цоорхоо тосгор хоорондын цоорхоотой бол одоо хоёр тосгор томрох ч юм уу тийм зүрхний ачаал өгдөг идэвхтэй дасгал хөдөлгөөн баг хийх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Ер нь бол энэ цоорхоотой бол алхалтыг бол хориглохгүй. Ер нь бол эртхэн нэмжлүүлээрэ гэж хэлмээр байна. Яг тэгэхээр цоорхоог бол бас төгс шийддэг бас нээлттэй бос сүцэн дотор гаргаар хэмжилдэг болсон шүү. За зүрхний хямаалдагталд ямар гам барих уу юм чинь. За энийг бол дараачин лайв юм босод зүйл сэдвээс өөр зүйл учраас. Ер нь бол хямаалдагтлыг дотроо их олон янзын хадгалаар энэ олон янзыг их тодорхой болгох хэрэгтэй. Тосгуурих байна уу, хотлих байна уу, дамжуулалтын алдагдал байна уу, эмгээр хямаалдагтлын голом дүүсдэггүй гэдэг юм тодорхой болсны дараа хийх дэглэм, уух юм одоо мэс заслал маань тодорхой болдог. Тийм учраас зүрхний эмчт одоо үзүүлж 24 цагийн хоолтор хийлгэж хямаалдагдлаа тодорхой болгоорой гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараачин лаваар уулзлаа. Түр баяртай.